хаа мөн өөр өсгөө хэлтэй өсгөө бий ташгүй. Есүс чи хэлэхдээ байдгаа. Хин бэ солонгоо? Бидний бүтээсэн бүтээгч эзэн мөн үү? Мөн үү? Муу юм уу яг? Биш үстэй. Муу юм уу? Ямар юм гинэ? Бүгдийг бүтээсэн. Хүмүүсийн сүнсийг хүмүүсийг ч бүтээсэн. Энэ дэлхийг ч бүтээсэн. Нарыг сарыг бүгдийг бүтээсэн. Энэ газар дэлхий ус ургамлыг ч бүтээсэн. Энэ хэн бүтээсэн гэж байна? Есүс бүтээсэн шүү дээ. Есүс Дэвсийн хүү мөн үү? Дэвсийн хүү мөн үү? Тэгээ яагаад Есүс бүтээгч болсон юм? Дэвсийн хүү юм бол? Яагаад Есүс Дэвсийн хүү болсон юм бэ? Гэхдээ Дэвсийн хүү бүртээ яагаад бүтээгч болсон юм? Өсгөө. Дэвс бүтээсэн шүү энэ бүгдийг. Тэгээ яагаад Есүс бүтээсэн гэдэг анхаарал? Солонгоо. Яагаад Есүс бүтээсэн гэдэг юм бэ? Дэвс бүтээсэн байтал? Нарангой хэлтэй. Энэ нар сар дэлхий огторгүй хүн бидний хүртэл Дэвс бүтээсэн. Дэвс бүтээсэн. Гэтэл та нар яагаад Есүс бүтээсэн гэж яриад байгаа юм? Яагаад Есүс бүтээсэн гэж яриад байгаа юм? Ацаа хүчээ. Яагаад гэвэл Дэвс, Есүс, ариун сүнс гурав чинь юу юм бэ? Нэг л зүйл шүү дээ. Дэвс гэдэг чинь өөрөө хин? Есүс шүү дээ. Есүс чинь өөрөө Дэвс. Есүс чинь өөрөө ариун сүнс. Дэвс чинь өөрөө юу вэ? Ариун сүнс. Энэ гурав чинь юу гэж байна уу? Нэг л зүйл шүү дээ. Нэг л зүйл. Нэг л зүйл. Есүс дэлхийд ирэхээс өмнө Дэвс байсан. Дэвс өөрийгөө бүтээж хувааж дэлхий рүү явуулсан. Өчтөр уншаа үстэй. Хэн ирсэн? Мариатэр. Хэн ирсэн бэ? Габриэл. Тэнгэрлэгч Габриэл ирсэн. Тэр яах гэж ирсэн юм? Ямар мэдэг? Бидний худлаа би Мариатэр ярьж байна. Бидний худлаа яриад чи. Үнэнгээс нь би Габриэл яагаад Мариатэр ирсэн бэ? Айдва өчтөр би хэлээл хэлсэн. Айдва. Габриэл гэдэг тэнгэрлэгч яагаад Мариатэр ирсэн бэ? Мария Дэвсийн хаалцсан. Тийштэй. Мария бол Дэвсийн өмнө зөвхт байдаг. Дэвсийн үгэнд маш сайн ордог учраас Дэвс Марийг сонгож аваад чи хүнтэй суугаагүй ариун охин гэсэн ч би чиний гэзэг хэвлэг чинь яалаа гэсэн? Ашиглая гэсэн. Чиний гэзэн дотор чи юу хий гэсэн? Би өөрийнхөө хүүхдийг хэлээ. Чамаас хүү төрнө. Чи түүнийг юугаараа гэсэн? Есүс гэж нэрлээрэй гэсэн. Зүгээр хүнтэй суугаагүй байсан эмэгтэйгийн гэзийг нь ашиглаад, хэвлийг нь ашиглаад Дэвс өөрийнхөө хүүхдийг Есүс хийсэн биш. Дэвсээ бүгдийг чадах уу? Чадахгүй зүйл байна уу? Өчтөр уншаа үстэй. Дэвс яасан гэсэн? Боломжгүй зүйл байхгүй гэсэн. Тэгэхээр Есүс энэ дэлхийг бүтээсэн үү? Есүс бүтээсэн. Дэвс бүтээсэн юм уу? Дэвс бүтээсэн. Дэвс бүтээсэн. Есүс бүтээсэн. Яагаад гэвэл энэ хоёр чинь нэг л зүйл, нэг л хүн шүү дээ. Нэг л хүн. Ойлгож байна уу? Ариун сүнс, Дэвс, Есүс гурав чинь гуруулаа нэг л зүйл. Тэгвэл Есүс бидний дотор бүтээгч эзэн юм бол биднийг устгах чадах уу? Чадна шүү дээ. Есүс биднийг бас аварч чадах уу? Чадна. Өсгөө миний ярьж сонсож байна уу? Тэгвэл Есүс бидний нүдэнд харагдахгүй байгаа одоо ариун сүнс бидний нүдэнд харагдахгүй. Яагаад ариун сүнс болсон юм? Яагаад ариун сүнс болсон юм бэ? Есүс бүхний хүмүүсээ хайр
чи яагаад ариун сүнс болсон юм? Солонгоо. Яагаад гэвэл Есүс хэлсэн шүү дээ энэ хэд байж хата. Би одоо явчихад ирье. Хаашаа вэ? Тэнгэрийн хаанчлал руу явчихад ирнэ. Би яах гэж явж байгаа юм? Би яах гэж тэнгэрийн хаанчлал руу явж байгаа юм? Өсгөө. Яах гэж явсан? Нарангуй яах гэж Есүс тэнгэрийн хаанчлал руу явсан? Гизэн өсөд явсан юм уу? Яасан? Энд байхаас ядраад яваад өгсөн юм уу? Яах гэж явсан юм? Дэвстэй уулзах гэсэн юм аа. За өшөө. Яах гэж явсан бэ бицх хөгчээ тэнгэрийн хаанчлал руу? Солонгоо. Юу гэж хэлээд явсан бэлээ өсгөө? 3 жилийн дараа эргэж ирье гэсэн үү? Яах гэж явсан бэ? Уйка. Есүс. Та нар ичиж. Өчнөө жил сууч чадаад. Би та нарт гэр орон барьж өгөхөд явлаа. Тэнгэрийн хаашид би очиж олон байшин бариад олон сайхан зүйлийг хийгээд тэнд шинээр дэлхийг байгуулад би яваад ирье гэж хэлээдтэй. Яах гэж явсан гинөө? Дайсан энэ төр дэлхийн энэ бүтээчээд тэнд би та нарт гэр орон бүтээхэд явж штэ. Хэд юм бэ? Уйка. Хэд надад бидэнд Есүс удахгүй ирээ. Чамайг яан гэсэн? Авч явна. Аваад явхаараа чи хаана очих юм? Тэд чам гэр орон байгаа мó? байгаа. Яа хаана хин хийсэн? Тийштэй Есүсийн хийсэн шинэ гэр оронд чи эндээс тэнд очиж шууд амьдрна. Ойлгож байна уу? Энэ дэлхийг байхгүй болоход чи хаана амьдрахаа мэдэхгүй ингээд даах биш. Хаана очих нь? Тэнгэрийн хаашид очих нь шүү. Тэд чиний гэр орныг барих гад яасан байх нь? Есүс явцсан байна. Тэгээд Есүс явахдаа чамайг би ганцаар ингэж үлдээхгүй. Би чамд юуг үлдээгээ явъя гэсэн? Юу явуул гэсэн? Ариун сүнсийг явуулъя. Энэ ариун сүнс чинь би өөрөө шүү. Яагаад гэвэл би өөрөө тэнцээ махан биетэйгээ тэнд юмаа хийж байгаа учраас шинэ гэр орныг байгуулж байгаа учраас би өөрөө энэ сүнсээ танартай ирнэ гэж хэлсэн. Сүнс хүний нүдэнд харагдах уу? Харагдахгүй. Яагаад? Сүнс харагдахгүй. Тийшээ сүнс харагдахгүй учраас харагдахгүй. Тийм? Тэгэхээр Есүс энэ дэлхий дээр өөрөө хийж нарангоо 2 юм уу 3 хүн түүнээс ч олон хүн байсан. Миний нэрээр цуглчвал би тэнд нь яа гэж байна? Яа гэж штэ. Тэгээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 гэд өчнөө одоо 10 гаруй хүн байна штэ. 2 3 хүнээс ихүү. Тэгээ Есүс энд байгаа ахгүй юу? Байгаа. Чамайг хараад сууж байна. Чамайг сонсоод сууж байна. Чиний залбирлыг сонсоод сууж байна. Тийм учраас Есүсийн цуглаан дээр Есүсийг хүндэх гэж ирсэн бол та нар хүндэтгэлтэй бай. Есүстэй уулзж байгаа бол хүндэтгэлтэй бай. Ойлгож байна уу? 2 юм уу 3 хүн миний нэрээр цугларсан бол би тэнд байна гэсэн. Есүс үнэхээр бүтээгч эзэн юм бол. Есүс үнэхээр биднийг авч чаддаг юм бол. Есүс биднийг бас устгаж чаддаг юм бол тэр аимшигтай, бас гайхамшигтай. Нэг бодлын аимшигтай. Яагаад гэвэл Есүс бүх дэлхийг нурааж чадна. Бүх зүйлийг өгөө олгож чадна. Гайхамшигтай бол тэр биднийг зовлон дундаас авч чадна. Тэр биднийг тэнгэрийн хаашд аваач чадна. Ойлгож байна. Тэгвэл Есүс бол аимшигтай нэг талаараа. Нөгөө талаараа Есүс ямар ах нь вэ? Гайхамшигтай. Тийм учраас бид нар Есүсийг хүндэх гэж ирсэн болвол буянлагрээ. Хүндэх гэж ирсэн бол Есүс миний өмнө сууж байгаа юм байна. Намайг харж байгаа юм байна. Би танд итгэж байна гэж шин сэтгэлээсээ итгэж мэдэрсэн. Хүндлэх ёстой. Түүнийг үл хүндэтгсэн хүмүүс дээвс түн дургу. Та нар хэрвээ гэрт нэг айлын гэрт очив. Та нарын гэрт очих. Түүний гэрт очих. За дэш суугаарай. Ядарсан байлгүй энэ хүүхдэд цай өгөөрэй. Алийг хүүхдэд хоол өгөөрэй. Ингээд авч чамд гоё. Муухай юу? Гоё
яхад байгаа гад. Эсвэл энэ суучаад чамайг тоохгүй тэгээд өөр хүмүүс тоод өгөөд тэгээд оёо. Оёо мохоо юу? Хаан гоё гай. Гоё муу. Муухайстэй. Айтиг л орж ирээ суугаад байдаг хэл чамтай харьцахгүй ингээд тэргээр өөр хүмүүс тооцоо өгөөд байдаг. Чамд ерөөсөө хооцоо өгөхгүй. Тэгээд хараа суугаад байдаг чи. Ингээд юм гоё. Муухайстэй. Чамайг хүндлээд дээшээ суу, энд суу. Одоо арай очтой харанхуй очтой. Аль энэ хүүхдийн үлийн угааж өг. Одоо энэ хүүхдэд гоё усанд оруулсан юм чинь гоё. Орд ирэн дээр унтуул. Аль сайхан гэрийн мэдээ энэ орон дээр унт. Ингээ юу гоё. Эсвэл чамайг дөрөсө унтах газар олохгүй. Маа энэ даав нүмрэл дөмөрчийгээд. Ингээ шилжээд тэгээд хаан чамайг унтуулж гоё. Тэгвэл тэрнтэй адилхан. Есүсийг та нар энд хэд ирсэн багтана. Есүсийг үл хүндлээл. Есүс чамайг ингээд хараа суулж байгаа. Тэгэнгүүт нүгэл тоогоод Есүсийг яг тэр гудамжны юу га. Айта хаяа зулгаж байгаа өнгөчиг. Ингээд тэгээд Есүс чамд таалагдах уу? Есүс гоё байх уу? Тэгэхээр харин та нар Есүстэй уулзах гал энд ирсэн үедээ Есүсийг хүндлэлтэй. Есүсээ би таныг хайрлаж байна. Та энд байгаа. Байгаа юу Есүс? Байгаа шүү дээ. Сүнс учраас тэр байгаа. Тийм учраас чамайг хүмүүс хүндлээд байвал гоё байдалтай адилхан Есүсийг чи хүндлээд байвал Есүс чамд тэрэн дуртай. Тэгээд чамд ивэлийг зөндөл өгнө штэ. Ойлгож байна уу? Тэгэхгүй чи Есүсийг хүндлэхгүй ингээд байвал Есүс тэр за намайг хин өсгөө хатна үгүй юу? Өсгөө. Тэгээд дуудаад байдаг. Чи өөрөөс тоо. Ингээд дээр гоё юу? Чимэд орчоо. Вэ? Есүс гоё байх уу? Тэгээд одоо тэгвэл цуглаан дээр яг Есүсийг хүндэлсэн шиг хүндэл. Ойлгов уу? Есүс чамайг харж байгаа учраас. За. Одоо бүгдээрээ өнгөрсөн 7 хоногийн хугацаанд би Есүсээ таны өмнө ямар гэр хийсэн бэ? Энэ бүгдийг санахын тулд юу 10 янзын хуулийг уншицгаая. 10 янзын хууль. 10 янзын тушаал үзье. 10 янзын тушаал. Энэ бол хууль. За өнгөрсөн 7 хоногт энэ зүйлээс энэ 7 хоногт байхгүй энэ 7 хоногт сая өнөөдрийг хүрэх хугацаанд би ямар гэм хийсэн бэ бүгдийг сана. Ойлгосон уу? Ийм зүйл хийж болохгүй шүү гэж ятан чи хийсэн зүйл байв энийг сайн бодож уншаарай. Есүс чамайг яг харж чиний ажил сууж ирнэсгөө. За бүгдээ уншия. Наата намайг бүгдийг хар. Чимэд оржоо. Есүс чамайг харж байгаа шүү. За гурван чи надаас өөр шүтэн би чамд бүү байж. Чиний төлөө сэтгэл хөршөлтөнийг юу бүтээ. Бас тэнгэр байх зүйл, доор газар байх зүйл ба газар доор усан дотор байх зүйлийг ямар шийдвэрийг бүү бүтээ. Тэгэхээр бүү илч би яваа. Чиний Дэвс бол хартай Дэвс болж хараад өрш. Намайг орсон хүний нүглийг хариулж ааваас хүүхэд рүү 3-4 үе хүртэл хүргэн. Харин намайг хайрлаж миний тушаалыг сахих хүнийг үе хүртэл би хайрлаа. Чиний Дэвс Яхвагийн нэрийг би буудуу. Би Яхва. Миний нэрийг дэмий дуудах хүнийг нүгэлгүй гэж хэлвэ. Амралтын өдрийг санаж ариунаас цаг 6 өдрийн турш хичээл чиний бүх ажлаа хий. Харин 7 дахь өдөр бол чиний Дэвс Яхвагийн амралтын өдөр юм. Тиймээс чи болон чиний хүү, чиний охин, чиний зас, чиний ширхэгч, чиний 6 төрлийн тэжээрэд амьтан танад байгаа зорчиж ямар ч ажил бүхий. Учир нь 6 өдрийн турш би Яхва тэнгэр газар далай болон тэдгээрийн дотор бүгдийг бүтээж 7 дахь өдөр амарсан юм. Тиймээс би Яхва амралтын өдрийг нэмэлтээр болгон тэр өдрийг ариунаар хийлгэсэн. Чи аав ээжээ хүндэл тэгвэл чиний Дэвс би Яхва чамд өгсөн газар дээр чиний амь урт болно. Хүмгүүр бүх хатас самлыгүй бүх хургай чи хурштай хандан худаг бүү гэж чи хуршигоо гэр бүүшин хай чи хуршигоо ихнэр
хүртэл хугацаанд Есүсээ таны өмнө би сая битгий хулгаал гэж яах би ийм зүйл хийзээ. Ээж аавыгаа хүндэл гэж яах би хүндэл чадаагүй. Битгий шунхаарай гэхэд би ийм шунхай зүйл гаргасан гэдэг ч юм уу. Энэ дотроос хийсэн зүйлүүдээ санаад өөртөө гимшцгээе, гимшин залбирая. Яагаад гэвэл Есүс гимшдэг хүнд дуртай юу? Дуртай. Яагаад гэвэл Есүс бүгдийг хайрлаж чамайг ч гэсэн уучлна. Нарангоо энд Есүс байгаа ч гэсэн шүү. Хүн болгоо Есүсийг гимээр гэж уушлах гуйцгаая. За аялгууд бас бүгдээрээ залбирцгаая. Чанга дугаар залбирна шүү. Худлаа биш. Хэн нэгэн садаа болохгүй. Есүсээ бидэнд гимшиг боломжийг олгож өгсөн таньдаа баярлалаа. Та бол үнэхээр Тэнгэрийн хаанчлалд бидний орон гэрийг бэлтгэж байгаа их эзэн бөгөөд бидний дотор ч гэсэн та ариун сүнсээр хамт байгаа аврагч аав билээ. Тэгээ Есүсээ энэ дотор сууж байгаа бүх хүмүүс таны өмнө өөрийнхөө бүхий л нүглийг уучлахыг хүсэж байна. Бидний дотор үнэхээр бас танд бүрэн итгэлтэй байж чадахгүй байгаа. Таны өмнө итгэлээр сул доройгоосоо болоод үргэлж гим нүгэл хийж байгаа биднийг уучлж өгөөч гэж гуйж байна. Бас Есүсээ аав ээжийнхээ өвгөнд ороорой гэж явах бид аав ээжигээ хүндэлж хайрлахгүй байдаг. Аав ээжигээ гомдоодог. Аав ээжийнхэн тэр ож ирсэн хөрөн үгийг нь тэмээ зүйл зарцуулдаг. Ээж аавыгаа хайрлах бүхэл зүрх сэтгэлийг минь хатуурсан зүрх сэтгэлийг минь зөөлөж өгөөч. Бидний хийсэн гинийг уучлж өгөөч. Бас бусдын зүйлд шунхаарсан зүйлийг уучлаач. Бидний амаараа хийсэн гин нүглийг уучлаач. Гар хөлөөрөө хийсэн гин нүглийг уучлаач Есүсээ. Энэ бүх хүмүүс таны өмнө гимшиж байгааг та хүлээж аваач.
Есүсийн нэрээр гуйж байна. Амен. За. Бид нар амаараа юг тарьдаг үлээ? Бид юу яасан? Өөр тарьдаг. Гинэ. Гоёнтлогрээ. Амаараа бид юг тарьдаг гэж байна? Өөр тарьдаг. Өөрийг хаан тарьдгийг? Айдва. Өөрийг хаан тарьдгийг? Энэ хаанаас юу гаргаж ирдэг вэ? Хаанаас гаргаж ирдэг вэ? Хаанаас гаргаж ирдэг вэ? Хаанаас гаргаж ирдэг вэ гэж? Бидний хотлоо яриад чи би өөртөө шүүцэн хүүж дараач гэдэг. Хаанаас юу гаргаж ирдэг хаанаас? Солоноос бити дугаар. За би юм асууя. Би түрүүнд юу хэлсэн бэлээ? Хүн амаараа үр тарьдаг. Үрийг хаан тарьдгийг? Талбайд тарьдаг. Хөрсөн суулгадаг үстэй. Тэгээд тэр үр чинь юугаа ургуулдгийг? Ямар үр тарьна уу? Түүнийгээ ургуулдаг үстэй. Чи сонгоны үр тарьвал тэндээс чинь юу урах юм? Сонгон л урах. Алимны үр тарьвал алим үр. Хэрвээ чи хот ургамал тарьвал хот ургамал урах ш. Тэгэхдээ хүн амаараа үрийг тарьдаг. Амаараа юу тарьдаг нү? Үр тарьдаг. Тэр үрээ өөрөө авдаг. Өөрөө л иддэг. Өөр хүмүүс тэр үрийг иддэггүй. Хэрвээ чи амнаасаа хуу үгийг гаргаад байвал яаж амьдрах нь? Муу л амьдрах. Яагаад? Чи амнаасаа муу үрийг гаргасан чинь тэр муу үрээ чи л өөрөө авна ш. Ойлгож байна уу? Амнаасаа дандаа сайн үгийг гаргаад байвал яах вэ? Үгүй ээ. Чи сайн үрийг унтаагаад байвал яах вэ? Сайн үр ургаад чи сайн амьдрна. Ойлгож байна уу гоёнтлогрээ? Бити худлаа юм яриад ээ. Нарангоо. Амнаас ч муу өгнүүд унаад байвал муухай өгнүүд. Хараалын өгнүүд. Болохгүй бүтэхгүй өгнүүд. Муухай өгнүүд унаад байвал чи яаж амьдрах нь вэ? Муу хүн л болж амьдрна. Муухай амьдрна. Амнаас нь дандаа сайн үг ундаг. Дандаа сайн үгнүүд ундаг. Ингэж гараад байвал чи яаж амьдрах нь вэ? Дандаа сайхан амьдрна. Дандаа байхгүй, бүтэхгүй, чадахгүй. Ийм үгийг тариад байвал чи яах нь вэ? Чадахгүй л явна. Чадахгүй л явна. Бүтэхгүй л явна. Болохгүй л явна. Байхгүй л явна. Ойлгож байна уу? Амнаас чинь тийм үгнүүд унаад байвал яадаг гэнэ солонгоо? Яг тэр үгээрээ амьдэрдэг. Ойлгоо. Тэгэхээр хүний амнаас гарсан үг бол яадаг бах нь вэ? Юу болж ургадаг бах нь вэ? Өөр унаад чиний амьдрал чамд өөрч ургадаг биш. Чиний амнаас гарсан үгээр бусад хүн амьдрах уу? Чи айлын хүний урд үр тарья. Тэр айлын хүн ах уу? Хэн ах вэ? Чи л ам. Яагаад гэвэл чиний амнаас гарсан үгээс тэр үгийг чи л ам. Чи айлын үгтийг чи удахгүй тэгэндээ. Чи тэгэндээ гэж хэлдэг. Тэр айлын үг тэгэх юм уу? Хэн тэгэх? Өөрөө л тэгнэ. Яагаад гэвэл чи удахгүй марнаасаа аажиндаа гэж хэлэх юм бол хэн аачих вэ? Чи өөрөө л аачна. Яагаад гэвэл тэр аажиндаа гэдэг үгийг чи өөрөө хэлсэн учраас. Би төрүүлэндээ гэвэл яах нь вэ? Би төрүүлнэ. Миний бар хамгийн хурдан шүү гэвэл яах нь вэ? Чиний бар хамгийн хурдан байна. Би хичээлдээ хамгийн сайн шүү гэвэл яах юм? Чи хичээлдээ хамгийн сайн. Надад Дэвсийн мэрэгүү ухаан байгаа шүү гэвэл яах нь вэ? Дэвсийн мэрэгүү ухаан байж л. Би өртөө шүү гэдэг яах вэ? Өртөө л яваа. Өөр болон нэмэгдээ л. Ойлгож байна уу? Би ажилгүй шүү гэдэг яах вэ? Ажилгүй л байгаа дээ. Тэгэхээр амнаасаа ямар үгийг гаргаж явах хэрэгтэй юм уу? Сайн үгийг гаргаж явах хэрэгтэй. За тэгвэл бид нар хэлдэг. Бид нар өдөр болго юунд оролцож яадаг гэлээ? Юунд
явж байгаа үлээ. Хийн штэ. Бид нар дайны талбар дээр явж байгаа. Дайны талбар. Хаан тэр дайснууд байна вэ? Хаан бидэнтэй байлгаа дайсан явж байна. Бид нар ягаан нэг дайны талбар дээр явж байна. Энэ харангоо. Яагаад бид нар дайны талбарт явж байна гэж? Хаана энэ дайснууд? Хаана би байлгах гэдэг? Хаана энэ дайснууд? Оо зүйтэй. Яагаад бол бид нарыг ариун сүнс бидний дотор байгаа шүү дээ. Ариун сүнс. Гэтэл энэ ариун сүнсийг биш бидний дотор хэн орж ирэх гэдэг? Сатан орж ирэх гэдэг шүү дээ. Чамайг яагаад авах гэдэг юм? Есүс руу Есүс руу явуулахгүй гэж. Яагаад чамайг тэр Есүсээс булааж авах гэдэг юм? Өсгөө. Яагаад Есүсээс булааж авах сатан чамайг нэг авах гэдэг юм бэ? Харин Мосес яагаад чамайг авах гэдэг юм? Солонгос. Харин яагаад тийм дургүй байгаа юм? Яагаад Есүс чамайг өгөхгүй байгаа юм? Яагаад Есүсээс булааж авах гэдэг юм? Чамайг бол өгн Есүс авсан шүү дээ. Есүс чиний дотор Есүс байгаа, ариун сүнсээр байгаа. Буйка чиний дотор Есүс байгаа. Гэтэл яагаад сатан чамайг за энэ Есүсийн үгтэнд яв Есүсийн үг яв байг явуулахгүй. Яагаад чамайг очиж ингэж авах гэдэг юм? Өөрийнхөө үг болгож авах гэдэг юм. Нарангоо. өөрийнхөө юм олон Яагаад чамайг авах гэдэг юм бэ? Нарангоо. Сатан яагаад чамайг Есүсийн хүүхэд хэмээр байлгахгүй? Есүс нэг ч хүүхэд өгөхгүйгээр өөрөө бүх хүмүүсийг авах гэдэг юм. Оо зүйтэй шүү дээ. Есүс яагаад гэвэл сатан өөрийгөө галт хамд орохоо мэдгүй. Мэдэн шүү. Сатан гал тэр нөлөөлөхгүй. Нөлөөлнө шүү дээ. Сатан ч мөнхийн галдаа там тэнд шатаж байх хэвээр. Шатна байг. Тэн дээр. Гэхдээ одоо болоогүй, цаг нь болоогүй. Есүс энэ дэлхий дээр биднийг авах гээд ирэх үед сатан яах вэ? Галт хам руу явуулна хүүхдүүдтэй хамт. Чи өөрийнхөө хүүхдүүдтэй хамт. Чи ингээ бууж яв. Харин миний хүүхдүүд наашир надтай хамт явъя гэд яах нь вэ? Тэгнээр хаашраа очив. Гэтэл сатан хинт дургүй. Есүс дургүй. Тийм учраас Есүсийг хорлохын тулд Есүсийг хорлох гээд би чамаа хүүхдээ чинь нэг ч хүүхдийг чамд өгөхгүй. Би чиний бүх хүүхдүүдийг чинь яа гэнэ үү? Аав нь сатан бүх хүүхдүүдийг нь авах гээд. Харин Есүс яаж н ариун сүнсээр? Үгүй ээ. Би өөрийнхөө хүүхдүүдийг чамд өгөхгүй. Энэ чи миний хүүхд юм. Тэгвэл алга миний зэргүүд яваад тэр чимэд орч руу очиад Библийн хаагаад ир. Алга тэр Тимотингийн одоо уцын дугаараад. Бацуугийн чи уцын дугаараад. За цуглаанаас нь гарах. Тэнгууд нь юунууд чинь шитгэрүүд чинь ажиллаа шүү дээ. Аль бацуугч уцыг гутан гаргуулаа. Нөхрөөр нь гаргуулаа. Тэгээ бацуугч уц яах нь? Бацуугч уцаар үүд. Бэж гараад байх. Цуглаанаас гаргаж ирээл хин явж гин үү? Сатан яаж шүү. Тэгт нь харин цуглаандаа явж ирэхэд нь уцаа хаагаад бүх юмаа унтраагаад чивч нүг ингээ томатос сууж байгаа юм. Сатан чадахгүй. Ойлгож гин үү? Тэгэхээр сатан хэд дург байх нь? Есүс дурггүй. Есүс ч гэсэн сатан дурггүй. Тийм учраас энэ хоёр хүүхдүүдэд яаж гин үү? Чамайг булаацалтаад байна шүү. Тимотингийн дотор ариун сүнс орчихлоо. Есүсээ Тимотин цуглаандаа байнга явахгүй байгаа шүү. Би одоо Тимотиг танаас аван заа юу? Үгүй ээ. Тим ариун сүнсээ тэнгэр ичнэр яваарай. Тимотинд очиж цуглаандаа очиж хэлээрэй. Тэнгэр ичнэр ирээ Тимотийн Тимоти чи цуглаандаа явах хэрэгтэй шүү. Тимоти чамайг сатан авах гэдэг шүү. Сануул. Тэнгүүд нь сатаны ч дөрүүд яг нь хүүхдүүд нь. Тимоти цуглаандаа битгий яв. Өнөөдөр тэрнтэй хамт очиж гол руу яв тоглол. Тимоти өнөөдөр тэдэнтэй хамт боломж яв. Жимсэнд яв. Цуглаан битгий оч. Ийм санаа орж иржсэн үү? Орж иржсэн. Энэ санаанууд хэний санаах нь вэ? Сатаны ч дөрүүдийн санаа. Нөгөө талаас нь хэний санаа? Ариун санаа, ариун сүнсний өчг санаа. Энэ дунд чи бодно ш. За яах вэ? Цуглаанд явах уу? Нэрээ гоо жимсэнд явах юм. Гол руу тоглох юм билүү? Яах вэ? Аль нэгэн дээр үү? Ингэж бодож байгаа. За би гол руу явлаа. Ингээ гол руу явж чи хинт яалагдж гэнэ үү? Нөрө сатанд явах. Сатанд яалагдж чи сатаны үгэнд ороо явчих чадчихсан. Үгүй ээ. Муу сатанаа чи надаас зай. Ингэж хөөсөн ба сатан чамаа яах нь? Яаж чадахгүй. За бид нар урд нэг юун дээр 4-7 би
дээр унсан. Нэг иш үзүүлэгч нар одоо ингээд нөгөө Паулын Иоханыг хэлдэг байсан тэр нөгөө Есүсийн нэрээр нэг үзмэрч иш үзлийн нэг лам чөтгөрөдөө хөөх гэдэг санаж гин үү? Тийм. Санаж гин үү? Паулын одоо итгэдэг Есүсийн нэрээр Иоханы итгэдэг тэр Есүсийн нэрээр би чамайг хөөж гэсэн чинь чөтгөрөөдөөс нь юу гэсэн бэлээ? Чи хэмбэ? Би Паулын мэд Есүсийн мэд харин чи хэмбэ? Чамайг би танихгүй гэсэн тийм үү? Тэглээ. Есүсийн үг чиний дотор байхгүй бол Есүстэй үргэлж хамт байхгүй бол чөтгөр чиний доороос гарах нь уу? Гарахгүй нэ. Чи хэмбэ? Чамтай би чи хөөгд тахтай чамтай би явахгүй шүү гэд. Явахгүй шүү гэж. Харин хөшөглөд явна. Харин Есүсийн үг чиний дотор зөндөө байв. Библийн үгийг мэдчихэв. Үргэлж цуглаандаа яваад үгийг сонсч байвал чөтгөр чамаас яах нь уу? Айгаа зүхтэн. Одоо чөтгөрүүд бүгд чичирч байна. Яагаад? Дээрээс яа сатан дөрөв. Бүтээсээ Устгах чадахгүй юм гэж юу? үгүй харин анти. Сүнс учраас түүнийг сүнс хизээж өгөхгүй. Харин яагаад Есүс сатаныг бүтээсэн бэ? Сатан ч өөрөө тэнгэр элч байсан. Мартан дууны тэнгэр элч. Мартан дууны тэнгэр элч байгаад Дэвс үйлчлдэг байсан. Дэвстэй хамт байсан. Гэтэл сатаны хүмүүс яасан гэхээр чи маш гоё дуулдаг, маш гоё үзэгсэнтэй. Ямар хөөрхий бэ? Ямар гоё дуулдаг юм бэ? Дахиад дуулаадахтаа дахиад тэгээд чинь тэр яасан? Бүр баатан болсон. Ондроо баатан болсон. Тэгээд сүүлдээ Дэвсийг харахаар яаж ийн үү? Бүр улам ор нөрө бичсэн юм хаан бол. Би Дэвс шиг хаан болмоор биш. Би болмоор байна. Ингэж санснаас олж хүмүүсийг өөртөө уруулсан. Тэгээд Дэвс рүү биш өөрлөгөө татсан. Энийг нь Есүс мэдээд яасан? Миний тэнгэрийн хаанчлаас чи яв гэд хөөсөн түүнийг. Аалж гэнэ үү? Чи галт хамт орно гэд хөөсөн. Тэгсэн чинь сатан хүмүүстэй хамт галтамд ороход хүмүүсийг яаж яах нь вэ? Тэгээ үүр галтамд орж ирдэг. Үүрд орно. Үүрд гэдэг үг хизээш дуусна. Есүс ирээд Харин Есүс ирж байж тэр галт хамт ирлэнэ. тэгээд Есүсийн ирэх цаг үе чинь өнөө маргаашгүй болцсон байна. Тийм учраас бид нар битгий цанал дээр битгий гişгт би хэлсэн байгаа чи бид нар жоо. би гişггүй. За бол билээ болох. Ойлгосноо? Ойлгож байна уу миний жаа? За одоо сатан тэнгэр чи сатан чөтгөрөөстэйгээ хамт амар чичрээд байна. Уул нь тэнгэр ичсэн биз дээ. Яагаад чичрээд байна уу? Бид нар одоо сатанууд энэ бүгдээрээ бужиглдаад гүйлдэд байна. Яагаад чичирч байна уу? Бид нарангоо. Есүс ирэх гээд. Есүс Одоо бид нар чөтгөрүүдийг яах гэж байна? Хөөх гэж байна чөтгөрүүдээ. Энд бүгдээрээ шээсэн гоож зарим нэг одоо яана яашаа орно гэдэг. За хөөж чадахгүй байгаа хүмүүс рүүгүйгээд орчиж магадгүй шүү. Чам руу айлын үний чөтгөр орчиж гоё юу? Өсгөө. Чамаас өөр хүмүүсээс гарсан чөтгөр чиний дээр орчиж гоё юу? Бац өгчээ. Өөрийнхөө чөтгөрийг хөөх гэж ядаж дээрээс нэмээд чөтгөрүүд ороод ирвэл. За тэгвэл тэр чөтгөрүүд бодож байна. Боо хинэ ойдлоо. Хэрвээ чи чөтгөрөө хөөж чадахгүй бол айлын хүмүүсийн чөтгөр чам руу орч магадгүй шүү. Чөтгөр дуртай юу? Дургүй. Айлын чөтгөр дуртай юм байна уу? Байхгүй үстэй. За тэгвэл бүгдээрээ чөтгөрүүдийг хөөцгөөе. Ойлгосноо? За оюун сүнс минь ээ. Авралын багтаар багжуулсан. За яг бүр гэж хэлсэлээс хөөшөө. Ихгүй бол нөгөө бодож хэлсэн чинь тийм өөрийнхөө аваад уншихгүй болохгүй шүү. Тэгэхгүй бол нөгөө ч дөрөв чам руу орчиж магадгүй шүү. Тийм учраас бүгд төгөрөө. Айдва над нарангаа чинь чөтгөр дургуй учраас унших гэдэг. Айдва чи ч гэсэн унш. Оюун сүнс минь ээ авралын багтаар багжуулсан. Оюун сүнс минь ээ. Гаргасан point тэгрээ. Худлаа уншны бод чөтгөр шиний дээр орчих шүү. Чөтгөрүүдийг хөөгөө эргэн тойрныхаа санчраа чөтгөрөө гоо шүү. За 3 оюун сүнс минь ээ авралын багтаар багжуулсан. Есүс бол Христ бөгөөд амьд ашиг Дэвсийн хүү юм. Есүс бол Логос бөгөөд Ахны бод илгээнэсэн. Есүс бол миний аврагч Есүс
өсгөө. Уншиж өсгөө. Би уншиж байгаа. Уншиж. Солонгоо уншиж. За унш. За 10-аас эхлэе. Есүс ашиглаад хүснээр би итгэсэн. Есүс өөрийн цусаа онцгой намайг удирдах авсан. Би Есүсийн цусны хүч чадалд итгэдэг. Исая 53:5. Миний гэр матанаас болж Есүс чадаад хатгалтан миний нүглээс болж шатгасан. Есүс шийдгэсээр би араа монголын түүнээс хаа би итгэсэн. Орон харин хав хүн зүрх сэтгэлтэй итгэн зөв байдал хүрч амаараа хүндээн шаслаар аврах хүрдэг. Би Есүс итгэснээр аврагсан. Би Есүс итгэснээр миний нүгэл уучлагдсан. Би Есүс итгэснээр айн ба үрд амьдрах хүч чадлыг авсан. Би Есүс итгэснээр түүний мах би зүсийг хуваалцсан. Би Есүс итгэснээр аймын ариун сүнсийг авсан. Би Есүс итгэснээр ариун зөв хүн болсон. Би Есүс итгэснээр гал хамын үгдээс ариун шилжсэн. Би Есүс итгэснээр өвчтөд адамаа сангилсан. Би Есүс итгэснээр Деусийн хүүхэд болсон. Би Есүс итгэснээр сүнслэг хэлбэрийн нэмэр болсон. Би Есүс итгэснээр Есүс буюу оюун сүнс минь өвчин ба чөтгөрийг хараад миний нүгэл өвчин Есүс хариуцж. За байж. За бодож чөтгөрийг хараах гэж байна. 3-а оюун сүнс минь өвчин ба чөтгөрийг хараах тун. Миний нүгэл ба өвчнийг Есүс хариуцж авсан. Үсгөө. Өвчин миний өвчин биш, чөтгөр чиний юм. Миний доторх чөтгөрөө өснөө гар. Миний доторх өвчин өсөж чөтгөрөөдөө гар. Миний доторх өвчин өсөж чөтгөрөөдөө гар. Миний доторх харагдсан сүнсүүдээ гар. Миний доторх туршил яагаад ба өрөө татах сүнс ба чөтгөрөөдөө гар. Миний нэгдэл ба сэтгэлийг харамсах сатанаа яв. Миний орчныг бохирдуулдаг, хүлээн худалдаг, өрөө татах сүнсүүдээ яв. Бүх нэм бактери вирус одоо шууд дүгтөв. Бүх өвчний ширхтэн. Буцаж дүгрүүдээ дахин гоо. За. Есүсийн тушаал байна. Одоо шууд яв. Миний ортой зэвэзэс хараанаа гар. Миний доторх өөр хэлэн өөрөөсөө хорон санаа гар. Уншаарай. Миний доторх дэлхийн санаа ахад би санаа нэмэр батаа яв. Миний доторх бардам шунал мондоо яв. Миний доторх завхай сасар самбар завхай үсгэр. Ах дүүгээ хатааж хардаж муулж ах дүүгээ шүүмжил чийгдэж чөтгөрөө гар. Миний гэрбүлдээ хайр шиг хоосын ядууртай яв. Миний гэрбүлдээ хайр зовж хэрүүл маргаанаа яв. Үгэнд дуулуургүй эсэргүүцэл сэлдэг өснөө яв. Ариун сүнсийг алга болгож хоригдож цаар хийдэг өснөө яв. Миний дотор бохир цушил үзэл бодлуудаа бүгд гарах түн. Назарын Есүсийн нэрээр тушаал бай. Миний сэтгэл санаа хүсэл зорилгоос яв. Амен. За, чөтгөрүүд эндээс хөөгцөө одоо. Тийм учраас уцаа чөтгөрүүдийг өөрийнх нь дотор оруулахгүй тул бүгдээрээ Есүсээс үргэлж хамгаалтыг гуйж хэвээр. Ойлгосноо? Есүсээ намайг хамгаалж өгөөрэй. Уцар чөтгөрүүдээс намайг хол байлгаж хамгаалж өгөөрэй. За бүгдээрээ Есүс заасан залбирлыг ахаад хамтдаа уншицгаая. Тэнгэр доршоо бидний аваа таны нэр ариунаар хүндлэгийг авч таны хааж тавьдаг. Хүсэл тань тэнгэр биштэй хатдаг битэн болохгүй. Эндэтэр битэн дөрөв төртмийн хасамын өгч бид дөрөвдөө уулзсан адил бидний нүгийг уучлаач. Биднээс салбар уурчаач. Уцар муугаас авраач. Хааштай эх өсөж авах хаатай нүг байдаг амин. За энэ цаг үеийг бүгдээрээ Есүс талархацгаая. Чамайг үргэлж хамгааж байдаг үнээр баярлалаа. Тийм үү? За Есүс бүгдээрээ талархлын өргөл өргөсгөнө. Энэ цаг үеийг Есүс өргөлийн цаг үеж байна. За тийм учраас 222 дугаар дугаар талархал өргөсгөө. Энд дээр чи 222 дугаар дуугаа бичсэн байгаа үстэй. За
222 гол. Чи яах вэ? Бид нар ингээд болсон. Юу яриасаа? Тэгээд шээж байхгүй юу яриад байгаа юм. Талархал өргөж байгаа чинь. Эзэн чамаа хараад байгаа шүү. За хэн маш болох вэ? Яг чижээр мэдэрсэн. За чимэд орж. Уйка. Яг чижээр мэдэрсэн. Анаач. Зайна юу байна? Ой. Дайшаач. Өшөө. Тэмүүлэн мэдхүү. За босноо удаа яагаад чийжсэн байна тийм үү? За дараагийн удаа бас сайн чийжэл Есүс магтаад үзье. За бүгдээрээ залбирцгаая Есүсийн төлөө өнөөдөр эзний үгийг сонсохын төлөө залбирцгаая. Залбирыг сонсъё бүгдээрээ. Есүсээ энэ цаг үеэд бидэнд бас та бидэнд ариун сүнсийг өгч биднийг энэ цаг үеэд тантай уулзах боломжоор хангаж өгсөн танд баярлалаа. Бүх хүмүүсийн зүрхсэд байгаа тэр магтаал болгоныг та хүлээж аваарай. Бас эзэн минь ээ таны өмнө гуйл дээр ирж байгаа тэр залбирал бүрийг та хамгийн сайнаар хариулж өрөөж өгөөрэй. Тэгээ энэ цаг үеэд эзэн танаас үг сонсохын тулд бид юуг ойлгох ёстой вэ? Ариун сүнсээр биднийг дүүргэж өгөөч. Энэ үгээр дамжуулан та бидэнд юуг ойлгуулах гэж байна уу? Түүнийг бидэнд тайлбарлаж өгөөч. Есүсийн нэрээр гуйж байна. Амен. За. Би танаас нэг урд нь ярьжсэн. Бүгдээрээ нэг юу санаж гэнэ үү? Таан нэг юу хамгийн нөгөө нэг шавдар хүмүүс байгаа тийм үү? Шавдар хүмүүс бол мэддэг үү шавдар хүмүүс зохиод гардаг. Жам байжаа байгаа шүү дээ. Мэднэ. Жам байжаа гардаг. Халах улгаалаад яадаг үлээ? Нөгөө цагдаа дээрээ тэгээд хитэн гэж харин суугаад тэгээд нөгөө шоронгоос гарахаас өмнө цэгэр таад өндөр тэсэн ч хүмүүс гоод энэ ороод юм өдөр гоё тэгэхээр хүмүүс үйлдэлгүй байсан цэгэр суугаад шар нөгөө тэгээд пастор гээ за сонсч. За ингэнэ. За өө сонсоорой. Америкийн нэгэн бизнесмен Мелтон гэдэг хүн хамаг биеийг мэдээгүй болоод бүр өдөж шатхаа болж гинэ. Ерөөсө бүхнийг мэдэрэлгүй мэдээгүй болсон шүү дээ. Мелтон гэдэг хүн ээ. За тэр хүн гэхдээ тэр хүн айгүй баян хүн гинэ. Маш их сайн болтой. Хэн нарангоо яаж дуусны дараа юу асуухаар мэддгүй шүү. Яаж ярьж ах.
нэгэн нэртэй бизнесмен худалдаач хүн Мелтон гэдэг хүн хамаг биеийг одоо мдээгүй болоод бүр өөдөж чадхаа болж байна. Тэр эмнэлэг домлог элдвийн газраар явсан боловч ерөөсөө идэрэхгүй байна гинэ. Ойлгож байна уу? Идэрэхгүй. Тэгээд ямар ч юмч түүний өвчнийг нь яагаад ингэ өвдөд байгааг нь ерөөсөө мэдэхгүй байлаа гинэ. Тийм учраас Мелтон болоод тэр худалдаач юм чи мөнгөтэй юу? Мөнгөтэй штэ. Тэгээ Мелтон дэлхийн хамгийн алдартай эмч болох Швейцарын Густав Карл Юнг гэдэг хүн дээр очсон байна. Дэлхийн хамгийн алдартай эмч юм байх нь уу? Швейцарын нэг эмч Карл Юнг гэдэг эмч дээр очих гинэ. Тэгээ эмч Карл Юнг Мелтон үзээд хэлж гин. За таны өвчнийг ангаах ухаан бол эмчлэх ангаах ухаан бол эмчилж чадахгүй байна. Бид нар чадахгүй байна таны өвчнийг. Өөр зүйлийг таныг эмчлэх юм байна. Би таны өвчнийг ангааж чадах тийм пастортай уулзуулж өгье гэж хэлсэн. Эмчнэр яах нь? Яваад тэр өвчнийг идэх нь үү? Идэхгүй гэж шүү. Нааша ардаа сонстоо. Энэ эмчнэр яваад таны өвчин бол идэхгүй. Харин би таны өвчнийг идэж чаддаг нэгэн юутай уулзуул гэсэн. Пастортай уулзуулъя гэж. Тэгсэн чинь тэгтээ хэлж гинэ. Тэгээд Мелтон тэгээ тэр хүнтэй чи би уулзъя. Ягаад гэвэл би өвчнөөсөө салахыг маш их хүсэж байна. Би удаж чадахгүй байна. Надад хэцүү байна өвчтэй байхаар. Би тэр хүнтэй чи яа гэсэн. Уулзъя гэж гинэ. За тэгээ Мелтон Карл Юнг эмч Мелтоныг Москва хотын дэше явуулаад Москвагаас бүр 100 км-ийн зайтай хөдөө газарт аваач гинэ. Хөдөө газарт. Тэгээд тэнд нэгэн сүм байна гин. Хүний ярьж байгаа сонсдоо. Нэгэн сүм байна гин. Тэгээд юун юмч тэр хүнд нэг хүний хэд Мелтон хэлсэн юм. Тэнд нэг юм урт сахалтай хөгшин пастор байгаа шүү гэж хэлж байна. Мелтон очиж цуглааны гадаа очсон чинь нөгөө хөгшин урт сахалтай юу ах нь вэ? Хөгшин пастор хэд байж гэнэ үү? Байж гинэ. Тэгээд Мелтон уулзч гэнэ. Таныг одоо та пастор нөө намайг Карл Юнг эмч яасан. Тантай уулзаарай гэж явуулсан юм аа. Би ийм өвчтэй юм аа. Намайг эмчлэг одоо эмчилж яах нь вэ? Чадахгүй байна. Таныг намайг эмчилж чадна гэж Карл Юнг эмч надад хэлсэн гэж гинэ. Тэгсэн чинь пастор хэлж гинэ. За би чамд тэгвэл одоо тэрийг хийгээрэй, энийг хийгээрэй чи яа би илүү чи чадахгүй. Чадна. Гэсэн чинь чадна. Би өвчнөөсөө эдгэрхийн тулд би юу ч яах нь вэ? Биелүүлж хийнэ. Таны хийх гэсэн болгоныг би биелүүлнэ гэж гин. Тэгсэн чинь нөгөө пастор хэлж гинэ. За чи тэгвэл Есүсийн заасан залбирлыг 300 удаа уншаарай гэж хэлж гин. Есүсийн заасан залбирлыг 300 удаа уншаарай гэж гинэ. Тэгээ Мелтон тэр өдөр Есүсийн заасан залбирлыг 300 удаа уншиж гин. 300 удаа уншиж гин. Тоолоод эдгэрхийн тулд яаж гинэ үү? 300 удаа уншиж штэ. Би эдгэрх гэж эдгэрх маш их хүсэж байгаа учраас би 300 удаа уншиж гин. Тэгээ маргааш нь нөгөө өвчин арай гайгүй болоогүй бас л хിവэрэж гин. Унтаж чадахгүй байна. Тэгээ маргааш нь пастор түүнийг одоо чи 600 болго. Өчтөр 300 унсан бол өнөөдөр хэдэн удаа унших нь? 600 удаа унших юм. Тэгээ Мелтон зөвхөн тэрийг уншаад байна. Тэрийг уншаад 600 удаа болгож гин. Тэгээд ахаад маргааш нь 300 нэмээд 900 удаа унш. 1200 удаа унш. 1500 удаа уншгаад 6000 удаа өдөр уншиж гинэ. Өглөөнөөс хойш яах нь вэ? Арай урт. За гэж явах усуугаад тэгээд яах нь вэ? Есүс заасан залбирлыг өдөржингөө уншдаг юм. Тэгээ өглөөнөөс хойш уншаад 6000 удаа унш. За ингээд 87 ахиж уншаад 88. За уншаад 300 гээд бүр хэдэн удаа унсан байх нь вэ? 6000 удаа уншиж гинэ. Тэгс чинь нэг гайхамшигтай зүйл боллоо. Ерөөс эм тарааж уухгүй зүгээр тэгээд хэрэг уншаад байсан. Тэгсэн чинь нэг өдөр л ерөөсөө Дэвсийн одоо сүр жавхлан өөрөөр нь дүүрэн байгаа юм шиг. Ариун сүнс түүгээр дүүрэн байгаа юм шиг мэдрэгдэж гин. Тэр амар амгалан байж гин. Амийн хүчээр дүүрэн байж гин. Талархал баяргоор түүний зүрхсгэлээс гараад байна гин. Тэр өөрөө ирэхгүй яасан баг нү? Итгэрсэн байна.
гинэ. Миний сэтгэлийн үүд нээсний дараа би ханиад хүрсэн бол ханиад чи надаас гараарай гэж тушаахад ханиад надаас гарч байсан шүү гэж бичиж байж гин. Ямар ч өвчний гараарай гэд яах нь вэ? Гарсан шүү. Нөгөө өвчин гарч ийн гинэ. Тэгээ эзний заасан залбирлыг Есүс дагалдагч нартаа зааж өгсөн бөгөөд агуулганд нь бүхий л тэнгэрлэг, сүнслэг үнэн байдаг гинэ. Сонсороо. За Карл Юнг эмч 1961 онд өөрөө Христ рүү явж гинэ. Тэнгэрийн хаанчлал руу явсан байна. Яагаад явсан баг нү? Нас ороод. Нас орж Карл Юнг эмч өөрөө нас орж. Харин 1970 онд Мельтон өөрөө саятан болсон гинэ. Нөгөө худалдаач маань ямар хүн болсон вэ? Саятан болж гинэ. За тийм учраас альва хүмүүс Дэвстэй уулзъя гэж бодвол сэтгэлээ нээх хэрэгтэй гэдэг. Сэтгэлийн үүдээ. Дэвс Есүс хүмүүсийн хаалгыг яаж идэв гэлээ? Тэр хаалга юу вэ? Нөр бэрэлт. Бариултаа юу? Бэрэлт дотроос. Тэр хаалга хаанаас онгох уу? Дотроос онгоо. Тийм учраас энэ хаалга чинь хүний юу вэ? Нарангоо. Энэ хаалга чинь хүний юу вэ? Зүрх сэтгэлэн штэ. Сэтгэлэн намайг. Оо, чиний зүрхээ зогсчихдаг. Уйлгээрээ би чиний зүрхэнд ормоор. Би чиний дотор ормоор байна. Өсгөө. Би чиний дотор ормоор байна. Хин хаалган зогсчихдаг гэнэ үү? Есүс ятдаг баг та. Юу гэж ядрах юм? Боломжгүй зүйл байхгүй юм чинь. Ядрахгүй штэ. Есүс бүтээгч юм чинь. Тэр хүн биш. Тэр агуу чадaltaй учраас ямар зүйл түүний үгээр бүтдэг. Тэр ядрахгүй. 3000 жилийн дараа ирэх ядахгүй юу? Юу чачирдаг? Есүс хүний амьдралын 1000 жил Есүсд нэг л хоног. Хүмүүсэд 1000 жил болж байхад Есүсийн хувьд яах нь вэ? Нэг л өдөр өнгөрчөөд. Есүс ядрал гэж яахгүй. Есүс үгээр л ядаргаа надаас гар гэхэд яах нь вэ? Ядаргаа гараад өөрийг мэдэрдэг юм зөв зүгээр. Энэ байшин одоо босоорой гэж хэлэнгүүт яах нь вэ? Тэр байшин нэг бүр илжсэн байсан тийм бүтэмэр гаргаатай. Өөрөө босон ш. Яагаад гэвэл Есүс үгээрээ нар тэнгис бий бол гэж хэлэхэд нар яасан. Тэнгис бий болсон. Сар бий бол гэж хэлэнгүүт яасан. Сар бий болсон. Ингээ ядархаар нь үү? Есүс ядрах уу? За тэгэхээр сэтгэлийн үүдээ нэг юм болвол Есүс бидний дотор өөрөө ороод биднийг захирч яадаг гэнэ. Тийм учраас би үүдэн дээр чинь зогсоод хаалгыг чинь догшиж байна. Хэрвээ чи миний дууг сонсвол уйлгээрээ сонсож чамд хэлж шүү. Би чиний хаалган дээр зүрхий чинь ингээд зогсож байна. Хэрвээ чи өсгөө Есүсийн дууг сонсох юм бол хаалгаа нээ. Зүрх сэтгэлээ нээ. Тэгвэл Есүс чамтай хамт чиний дотор орж чамтай хамт амьдрнаа. Амен. Ойлгов? Юу ч ойлгосонгүй юу? Ойлгосон уу? За юу гэж юм уу? Чи зүрх сэтгэлийнхээ хаалгыг нээвэл яа гэнэ үү? Есүс чамтай хамт ороод амьдрнаа гэж юм. За тэгвэл ингээ хараа. Буддийн шашинд ингэдэг гэдэг ламнар. Та нар их нүгэл хийвэл галт тамд орно. За ихэл нүгэл хийвэл багхан нүгэл хийвэл галт тамд орно уу? Орохгүй нь шүү. Гэтэл Есүс тэгж хэлдэггүй. Үгүй. За бид нар бодъё. Гол руу чулуу шидий, том чулуу шидий. Далай руу. Том чулуу яах вэ? Том чулуу усыг хаагаад. Чи том чулуу гол руу шидий. Аюу том гүнзгий гол руу. Том чулуу ингээ хөвжөөх үү? Яах вэ? Усын дараа дуусыг явах. Яах вэ? Тэр том чулуу босгоо. Аашаа живэ хаана очих вэ? Яраад нь очив. Амар том чулуу. За, арай жижигэн чулуу шидий. Яах вэ? Хүү чулуу. Яах вэ? Бас л доошоо ингээд унаад хаана очих вэ? Том чулууны ажил дээр яраад нь очив. За, арай бүр жижигэн чулуу шидий. Бас л доошоо. Унах уу? Яраад нь уннаа. Тэр чулуу бод чулуу. Чулуу бод чулуу. Цаас хийвэл тэр ингээд хөвш
урддаг. Тэгээд тэрэндээ харин явж удаа. Өсгөө. Яаж тэр том чулууг голын усан живүүлгүйгээр авч явах вэ? Тэрийн тийгээд. Би өсгөөс өсгөө. Яаж тэр том чулууг голын усан живүүлгүйгээр ингэ авч явах вэ? Яаж авч явах вэ? Өргөө маш Юу гэж завинд зүгтээ завинд хийштэй. Завинд хийштэй. Өөрөө завиндаа суугаад тэр чулуугаа хамт тавиад ингээд явах тэр чулуу живэхгүй штэ. За тэгвэл чи гимтэй юу? Гимтэй. Чамд эсний ширхэг шиг гинж байж магадгүй. Арай том чулуу шиг байж магадгүй. Бүр том чулуу шиг тийм их нүгэж байж магадгүй. Тийм үү? Тэгвэл чи яаж энэ голын усан живгүүгээр амьдрах вэ? Завир. Тэр завин ямар зав вэ? Есүс гэдэг зав. Чи Есүсийн дотор байвал аврагт живэх нь үү? Живэхгүй дээ шүү дээ. Яаж Есүсийн дотор орох вэ? Яаж Есүс гэдэг завин дотор суух вэ? Оюун тэгрээ яхад ам чи. Яаж Есүс гэдэг завин дотор орох вэ? Есүсээ надад туслаач. Есүсээ намайг авраач. Ингэж залбирахад л Есүс чамайг яах нь вэ? Чи завин дотор суух нь шүү дээ. Нөр устаас аврагдаад Чи яах хэрэгтэй ах нь вэ? Залбирахад хэрэгтэй. Ойлгож байна уу? Есүсээ би живмээргүй. Есүсээ би галт хамд ормооргүй. Намайг өрөвдөж, намайг өөрийнхөө дотор байлгаж ингэж залбирахад Есүс чамайг яах нь вэ? завин дээр Өөрийнхөө дотор хийх нь ш. Өөрөө чиний зай болно. Ойлгож байна уу? За. Дахиад би бас Библийн үгийг уншиж өгнө. За, ингэдэ. Өвөгийн цаг гин. Сонсоор өвөгийн цаг. 1876 онд Хенри Клевор гэдэг хүн өвөгийн цаг гэдэг нэртэй дуу зохиож гинэ. Өвөгийн цаг гэдэг нэртэй дуу зохиож гинэ. Өөрсдийнх нь амьдралын туршид яг л хിവэрэ зогссоор байгаа өвөгийн цагны тухай уран яруу дүрссэн дуу байж гинэ. Жаахан хүүхдүүд, насанд хүрсэн хүмүүс, азаа буурал хөвгшөд хүртэл энэ дуунд дуртай гинэ. Тэд төрж өсөж өндөөж эд галалзаж өртөж хөгшөрч байх үедээ ч гэсэн яг л цагтай адилхан амьдарч байгаа юм шиг санагддаг гэнэ. Энэ дууны дахилт нь 90 жил ямар ч зогсолтгүй түг так тик ток түг так тик ток 90 жил яах нь вэ? Ерөөсөө зогсолтгүй л яваад байдаг гэнэ. Түүний амьдралыг секундаар тоолохоор тик ток гэл ерөөсөө л яваад. Тэгсэн нэг өдөр цаг яасан байх нь? Зогссон гэнэ. Дахин хизээч тоологдохгүйгээр хөгшин цаг нь яаж гэнэ? Зогссон гэнэ. Яагаад зогсчихв? Нас орсон биш. Өвөө нь хэдэн жил амьдэрсэн бэ? 90 жил. Тэр зогсолтгүйгээр түг так тик ток гэж зөвхөн зогсоод. Нэг өдөр зөвхөн яасан бэ? Зогсоод өвгөн нас орч гинэ. За тэгэхээр бидний амьдрал бол яг асарч байгаа лаатай адилхан. Нарангоо бидний амьдрал юутай адилхан юм уу? яг асар Лаатай адилхан. Лаа гэхлээр асаадаг. Яадгүй. лаа шүдэн нэгэ дураа тэгээд Лаа асаадаг. Лаа яах вэ? Хавь арийнхын бүсийг гэрэлтүүлнэ. Лаа асар яах вэ? Доошоо ингээд хайда тэгээ нэг өдөр яах вэ? Өөдрнаа, лаа дуусна. За тэр лаа өөрийнхөө хайж байгаагаа дуусч байгаагаа мэдгүй лөө? Мэдгүй. Одоо би хайж ин да дуусч ин да одоо би асгаа болчихгүй. Лаа тэрийг мэддэггүй. Хайж байгаагаа дуусч байгаагаа мэддэггүй. харин хүн хараад мэднэ. Тэрнтэй адилхан хүн өөрийнхөө дуусч байгаа цагийг мэдгүй. Мэдгүй санаа. Хүн ч гэсэн өөрийнхөө дуусч байгаа цагийг мэддэггүй. За тийм учраас дуулал номын 90
12 дээр юу гэсэн байна вэ гэхээр өөрийнхөө өдрүүдийг тоолохыг надад зааж өгөөч. Мэргэн зүрхийг өгөхийн тулд өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг надад зааж өгөөч гэж Мосе дуусан байна. Тэгэхээр Дэвсийн үгийг өдөр бүр уншиж байгаа юу? Дэвсийн үгийг өдөр бүр уншиж байгаа юу? Өдөр бүр чи залбирч байгаа юу? Өдөр бүр чи аврагдсныхаа төлөө Дэвс талархаж байгаа юу? Энэ бүхэн дээр цагийг битгий үрээрээ. Чиний зүрх чинь нэг л өдөр тук так гэж яагаад яах нь вэ? Зоглохоо болчихсон тийм зогсох нь байна штэ. Тийм учраас цагийг дэмий битгий үрээрээ. Чи тоглож байгаагийн оронд Есүс залбираарай. Ойлгож байна уу? Чи зураг үзэж байгаагийн оронд Дэвсийн үгийг уншаарай. Яагаад гэвэл чи лаа шиг учраас өөрийгөө хайж дуусч байгаагаа мэднэ үү? Мэдгүй нэ штэ. Тийм учраас Эфес номын 5:16 дээр цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар. Тийм учраас битгий мунхаг бай. Эзний хүсэл юу бэ гэдгийг анхаарч ойлгоорой гэж байна. Амен. Эзний хүсэл юу вэ? Тэрийг сайн ойлгож ухаараарай гэж ойлгосноо. За өнөөдрийн сонссон үг нь миний бид чадал болгож өгөөч гэж бүгдээрээ залбирцгаая. Есүсээ надад цаг залбирая. Та бүгд Есүсээс